зээлд гинтийн хөдөлгөөнүүд гарлаа. Ялангуяа ам долларын ханшид. Та ам долларын хувьд ямар төсөөлөлтэй байна вэ? Ам долларын ханшийг таамаглахдаа бид Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацааг сайн шинжих хэрэгтэй. Анх 8 жилийн өмнө Трамп сонгогдож гэрээ хэлэлцээнүүд хийж ам доллар хэсэг чангарсан. Тухайн үед хүмүүс холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж, Япон, Европын төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж байгаатай холбоотой ам долларын ханш чангарсаар байх болно гэсэн хүлээлттэй байсан. Тэдний мөнгөний бодлогын талаарх таамаг яг л байгаа онож таарсан. Япон, Европын төв банк бодлогын хүүгээ хөдөлгөөгүй. Эсвэргээрээ Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ 8 удаа өсгсөн. Гэсэн хэдий ч ам долларын ханш улам уруудсаар байсан. Дийлэнх шинжээчдийн таамаг тис буруу болж таарсан. Америк нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ огцом өсгсөн ч ам долларын ханш чангараагүй. Яагаад энэ зүйл болсон бэ гэхээр Дональд Трамп өдөр бүр л худалдааны алдагдлын талаар ярьдаг байсан. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албан тушаалд буй хүн үргэлж худалдааны алдагдлын талаар ярихаар хүмүүсийн анхаарлыг ихээр татна. Худалдааны алдагдлыг хараад асар их зөрүүтэй байгааг анзаарна. Өөрөөр хэлбэл зөвхөн экспортлогч болон импортлогчид л ам долларыг худалдан авч өөр худалдан авахч үгүй тохиолдолд ам долларын ханш сулрах учиртай. Яг уу хөрөнгө оруулагчдын худалдан авалт өндөр байснаар ам долларын ханш харьцангуй чанга хэвээр байсан. Гэхдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байн худалдааны алдагдлын талаар ярьж хүмүүсийн анхаарлыг үүнд татаад байгаа нь гол асуудал. Нэг ёсондоо ам долларт хит найдлага тавьж болохгүй гэсэн дохио өгöd байгаа юм. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ам долларыг худалдан авах позиц хааж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглах боломжтой. Гэхдээ экспортлогч, импортлогчид валютын зах зээлд оролцоор байх болно. Тэдэнд хөндлөнгөөс харах боломж байхгүй. Учир нь тэд Америк нэгдсэн улсад Toyota автомашин эсвэл Японд Jeep автомашина борлуулсаар байна. Тэгэхээр тэдэнд валюта хөрвүүлэх шаардлага хэрэгцээ үргэлж байдаг. Тэгэхээр гадаад валютын зах зээлд экспортлогч, импортлогчдын эзлэх хувь хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Тэгвэл эндээс ам долларын ханш хаашаа чиглэх вэ? Ам долларын ханш унана гэж ихэнх байгууллагууд санал нэгдэж байна. Тухайлбал Morgan Stanley 2026 онд ам долларын ханш 9% унсан байна гэж таамагласан. Энэ тал дээр та юу гэж бодож байгаа вэ? Миний хувьд ам долларын ханш сулрна гэж таамаглаж байгаа. Гэхдээ Америк нэгдсэн улсын хувьд валютын ханшаа хэд замбраагүй унахыг зүгээр хараад суухгүй л болов уу? Учир нь ам доллар огцом унах тохиолдолд энэ нь бондын зах зээл, цаашлаад хувьцааны зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ. Жишээлбэл 2-7 хоногийн өмнө Тайван долларын ханш ердөө 2 өдрийн дотор 10% эрс өссөн. Энэ нь нэлээд эвгүй дохио өгч байгаа хэрэг юм. Ялангуяа Тайваны санхүүгийн зах зээлд. Иймэрхүү үзэгдэл Аз болон дэлхийн өнцөг булан бүрт дахин дохиох боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчид харсан. Тиймээс Америк нэгдсэн улсын засгийн газар долларын ханшаа огцом унахыг хараад суухгүй гэж бодож байна.